COP 17-оор 10 тэрбум доллар тэгэд энийг авах данс байхгүй гинэ үү? Энэ 10 тэрбум доллар орж ирэх юм бол энэс говийн усны төсөлд оруулах уу? Яг гэвэл Монгол улсын 80 их 80-ийн дотоодын нийт бүтээгдэхүүний 6.2 их 80-ыг бүтээдэг ард түмэн. Дээрэс нь говийн бүсэд засгийн газрын 14 мега төслийн 6 нь хэрэгжиж байгаа. Одоо дахиад стратеги орж ирэхэд 9 нэмэгдээд манад нийтээ 14 стратеги орд ажиллахын ерхий сайдаа. Тийм учраас би энэ говийн усны төсөл хэрлэн тоон орхон анги төсөл 2.7 их 80 байхгүй юу? Энэ дээр одоо та яг юу бодож байгаа вэ? Энэ 10 тэрбум доллар чинь их л аятайхан мөнгө байна да. Үнэн бол За байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд Батбаатар сайд хариулъя. COP 15-ыг зохион байгуулсан орн бол 2.5. COP зохион байгуулж дуусахад 100 сая доллар буюу тэгээд дараа нь 2 жилийн дотор 2.5 тэрбум долларын цөлжилтийн эсрэг хөрөнгийг олон улсын зах зээл дээрээс босгож авч чадсан. COP 16-ыг зохион байгуулсан Арабад 500 сая долларыг COP 16-г зохион байгуулахад зарцуулаад өнөөдрийг эх оны хүртэлх хугацаанд 10 тэрбум долларын их үүсвэрийг босгож авч чадж байгаа. Энэ бол Сауди Араби олж байгаа мөнгө. Харин манайх энэ COP 17-г зохион байгуулахад урьдчилсан төсөөл бэлтгэл ажлын хэсгийн гаргасан дүнгээр 356 тэрбум төгрөгийн буюу 100 сая долларын зардал гарна гэсэн юм төсөөлтэй байгаа. Одоогийн байдлаар бол нэг 50 тэрбум төгрөг тавигдсан. Бид нэр хандив COP 17-г зохион байгуулах хандивыг бий болгоход Монгол улсын өнөөдрийн хууль тогтоомж сангийн яамны хууль дагаж явж байгаа энэ хүрээнд дотор